сарын 7-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн татварын ерөнхий хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлц хэсэг хэлэлцүүлгийг улсын их хурлын чуулганы хуралдааны 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа явуулж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл тус бүрээр хэлэлцлээ. Монгол Улсын их хурлын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэн татварын харилцааг зохицуулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн Х. Гамхигаар ахлуулан 15 гишүүнийг бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүн Б. Заяавал нэмэгдсэн өөрчлөлтийн албан татварын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэмэгдсэн өөрчлөлтийн албан татварын төлөх хугацааг татвар төлөгчийн хууль дагам мөрдлөлтийн түвшиндээ уялдуулан хойшлуулахаар тусгасныг татварын ерөнхий хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусах боломжтой хэсэг. Улсын их хурлын гишүүн өөрийн төвөө засгийн газраас Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэн ашиг нөхцөлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг уялдуулан улсын их хурлаар хэлэлцүүлэх боломжтой хэсэг. Мөн хууль дагам мөрдлөлтийн түвшинтэй уялдуулан гайлын үйл ажиллагаа болон татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан хоорондын уялдаа холбоог хангадж байгаа хэсэг. Улсын их хурлын гишүүн Г. Ганбаатар хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлт чөлөөлтийг хамруулах зохицуултыг төсөлж нэм тусах боломжтой хэсэг. Цаашид тус салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих татварын бодлогын талаар асуулт асууж хариулт авсан болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс бэлтгэсэн татврын өр барагдуулах ажиллагаанд татвар төлөгчийн санхүүгийн шатамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болох болзошгүй эрсдэл хүндрэл харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус дансанд орох орлогын 20% дансанд үлдээх зохицуултыг 30% болгон нэмэгдүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй 3 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Мөн хуулийн төсөлтөд холбогдуулан татвар төлөгчдийн банкны дансанд ирээдүйд орж ирэх мөнгө хөрөнгөөс гаргуулах татварын өрийн хэмжээг тухайн орлогын 80 хүртэл хувиас хэтрүүлэхгүй гэснийг 50% гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг нэг санал гаргасныг хуралдаанд оролцогчдын гишүүдийн олонх дэмжээгүй болно. Татварын ерөнхий хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн байнгын хорооны санал дугуйл зарчмын зөрүүтэй саналын томьёолыг олонхын санал авсан аваагүйгээр нь бүлэглэн та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ татварын ерөнхий хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн байнгын хорооны санал дугуйл зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.